За сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр болохоор та бүхэндээ би e-spring ус зөвшөөрлөгчөд танилцуулъя. За яагаад e-spring ус зөвшөөрлөгчийг хэрэглэх ёстой вэ? За энэ бичлэгийг бүгднийг сонсох юм бол ойлгох байхаа гэдэгт найдаж байна. За түрүүлээд бүгд усны талаас жоохон судлаа те. За хүн болгон ус заавал уух ёстой. За хүн гэхгүй ерөнхийдөө бол амьтан. За ургамал усгүйгээр төсөөлхийн аргагүй те. За ерөнхийдөө 7 хоног ус уухгүй бол ихэнх шууд өгдөг гэж байгаа. Тийм учраас бид нэр өдөрт заавал 1.5-аас 2 литроос заавал ууж явах ёстой. За шинсэн гингүүтээ нялх хүүхдийн одоо биеинд одоо 90% нь одоо ус эзэлдэг. Суваа гингүүтээ жоох хүүхдийн биеинд 80% ус эзэлдэг. Сонгийн гингүүтээ нас бий төрсэн хүний одоо биеийн одоо 80%, нүуийн гингүүтээ хөшөө хүний одоо биеийн 60% нь одоо ус эзэлдэг байна. За тарих болон одоо зүрх тэгээд одоо булчин болохоор чинь 75% нь одоо ус эзэлдэг. За элхэн болохоор чинь 80% нь одоо ус эзэлдэг. За хорой гингүүтээ одоо энэ цусан болохоор чинь цус нь 83% нь одоо ус эзэлдэг. За тэгээд био гингүүтээ одоо ясанд 22% нь одоо ус эзэлдэг байна. За би одоо шууд усуулаа гэж бодлоо гэхэд чинь 30 секундын дараа одоо миний шууд одоо цуснд чингэн. За ингээд 1 минутын дараа одоо дахин точдөг байна. За 40 минут 10 минутын дараа гэхэд яах вэ гэхээр бидний одоо элэг одоо зүрх бөөр за тэгээд одоо арсны эсэнд очдөг байна. За 40 минутын дараа яадаг вэ гэхээр бидний одоо бүх биеэр одоо тардаг. За би одоо ингээд өнөөдөр уусан тийг уусан юм ус маань 28 хоногийн дотор миний биед байж байгаа 28 хоногийн дараа одоо шээсээр гардаг байна. Өнөөдөр би 0 орлоо гэж бодлоо гэхэд чинь одоо 28 хоногийн өмнө уусан миний одоо ус одоо шээсээр гарч байна гэж одоо бодох юм. За ингээд нэгдүгээртээ бидний одоо судаас одоо цус тарих те одоо зүрх за дээрэс нь одоо бидний биений эсэн төрх ингээ очиж ингээд хоолн болж байгаа. Одоо энэ усыг ямар устай усаар хооллох вэ гэдэг маш чухал байгаа байхгүй юу. За тэгэхээр эрүүл одоо тий минералтай одоо нэгсэндээ эрдэстэй ус хэрэглэхийн тулд e-spring усыг та бүхэн би танилцуулж байгаа байхгүй юу санал болгочих. За e-spring ус зөвшөөрөгч маань ингээд дэлхийд одоо 8-т 1 ордог. Зөвхөн Солонгост биш дэлхийд 8-т 1 ордог. Одоо энэ ус зөвшөөрлөгч маш одоо олон жилийн 20-од жилийн одоо тий одоо өндөр одоо судалгааны эцсийн дээр одоо энэ e-spring ус зөвшөөрлөгч маань одоо гарсан байгаа. За энэ ус зөвшөөрлөгч маань болохоор өөр ус зөвшөөрлөгчдээс хамгийн ялгаатай нь юу гэхээр минерал нэгсэндээ эрдэсэн одоо амьд одоо ийм одоо цэвэр усаа гэж одоо ойлгож болох юм. За усны дах одоо магний, кальцтэй одоо энэ одоо эрдэсүүд одоо селен гэх юм уу те эдгээр бол бүгдээрээ байж байдаг. Одоо ийм зөөлхөн ийм одоо ус гэж ойлгож байна. За усны дах одоо янз бүрийн одоо бохор те одоо бохор үнэр танар газ одоо бактери баярс эдгэрийг бол бүгднийг одоо 90% шүүж өгнө. За тэгээ усны дах одоо pH-ийн одоо хэмжээ гэж ярьдаг. За тэр болохоор яг бидний одоо ходоод эзэнд таарч тохирдог 7-8 одоо үл ялыг одоо шүтлэг одоо ийм бас байдаг байна. За ингээд дэлхийд одоо нийт одоо хүн амны 3.1% нь одоо биеийнх эрдэсэн аяг бага байна. За тэгээ биенээс нь ялгархгүй байна. Тийм учраас давхар заавал одоо хоолоор юм уу те усаар юм уу эсвэл одоо нэмэлт бүтээгдэхүүнээр одоо эрдэсээ нөхөж авах хэрэгтэй гэсэн одоо судалгаа гарсан байгаа. За хэрвээ ингээд бид нэр ингээд те минералтай тийм одоо эрдэстэй ингээд усыг одоо ингээд өдөр болгоо ингээд уух юм бол ер нь ямар нэг өвчнөөс 80% одоо өөрийгөө одоо хамгаалж байна гэсэн үг байхгүй юу. За тэгээд NSF гингүүтээ одоо энэ аюулгүй байдал бодлоо одоо эрүүл мэнд одоо ийм том стандартыг хангасан маш том одоо ийм инжин байгаа. За патент. За энийг болохоор ч бүх одоо хамгийн нэг авсан гэж ойлгож байна. Төрийн хэлдгээр өнөр танаар те одоо газ янз бүрийн одоо усан дах бактери бичил биетэн одоо баярс эдрийг одоо 199% шүүхээс гадна одоо бид нар ногоогоо одоо тий бордохдоо яадаг лээ химийн бордоогоор их хэмжээгээр хурдан хугацаанд амттай гарахын тулд борддог. За тэр минь хөрсийг гэдэг. За хөрс гэнтэхээр яах вэ гэхээр ус болон нүдний ус гол ерөнхийдөө л гэмтэж бохирдож яадаг. Тэрийг бид нар буцаагаад уудаг. Давхар одоо ямар нэг ийм одоо хэрэглээ гэж чи эмээ одоо хогны савнд явах юм уу те эсвэл 0-ийн өрөөнд одоо 0-да урсгах гэх юм уу гадаа хаях ч юм янз бүрийн асуудлуудаас болоод одоо хөрс гол одоо бохирдож яадаг. Ахны саяхан бас энэ солонгосын те одоо мэдээгээр гарсан ундны уснаас хүртэл эмийн төрлийн юм ялгарсан гэдэг. Тэгэхээр бид нэр одоо тэгснээр яах вэ гэхээр гажиг хүүхд төрөх юм уу те ямар нэг одоо сонгогдсон ийм аюултай одоо аахгүй юу. Тэгэхээр одоо итгээд уух ус баг байхгүй ч удаа байхгүй. Тийм учраас бид нэр өдөр тутамдаа заашгүй уух ёстой. Одоо гэр бүлээрээ те хайртай гэр бүлээрээ уух одоо усаа сонголт хийхдээ маш одоо нарийн одоо сонголт хийгээд одоо ухаалаг одоо сонголт хийгээсэй гэж хүсэж байна. За тэгээд NSF маань болохоор чинь ерөнхийдөө бол бүх хамуугийг авсан гэсэн байгаа. Одоо бүх төрлийг авсан байгаа. Зөвхөн тэр одоо фильтр хийхгүйгээр одоо UV гэрлэхгүйгээр одоо тэр савлгаа одоо тэр цорго те одоо тэр дизайн хийхгүй бүгднийг одоо NSF одоо энэ патентыг авсан. Одоо UV одоо дэлхийд ганцхан одоо брэнд ус болохоор юу гэхээр e-spring байдгаа гэж. За
За тэгээд гадуур ингээд ерөнхийдөө ус ингээ уухад айгүй ус байгаа шүү дээ. Одоо сэнгисүү гингүүтэй пластик дотор байгаа тий ус дэлгүүл ороход дөнгөнгөөр өмнө өөр тий. За тэр усыг яагаад ууж болохгүй гэхээр ус ерөнхийдөө бол ингэ тийм байл л да. Үйлдвэрээсээ гараад бидний гарт ирэх маш одоо олон дамжлага дамжихаас гадна одоо дөрвөн илрэлд одоо хурж хаалж одоо нэгсэндээ яадаг хань штэ. Тэр пластик дотор нэлээд уддаг хань штэ. Тэгэхээр яадаг вэ гэхээр пластикнаас өөрөөс нь ялгардаг. За тийм одоо химийн бодис гэдэг байна. За тэр химийн бодис нь болохоор бидний одоо бие маш муу учраас байнга одоо пластиктай ус уугаад их юм бол нэгдүгээр мөнгө их гарна, хоёрдугаар байгаль орчноо тий одоо пластик хэрэгж болох шүү дээ тий. Байгаль орчноо хохирдуулна. За дээрэс нь одоо өөрийнхөө биеийг хүртэл хардуулж байна гэж ойлгож байна. За тэгэнгүүтээ гадуур ингээд за одоо айл болгонд байгаа одоо ийм лизингийн одоо ус зөвшөөрөгчд бол яагаад хэрэгж болохгүй гэхээр одоо бид нэг YouTube руу ороод ингээд хайгаад үзсэн ч гарна солонгосын мэдээ хүртэл гарч ирсэн тийм мөстөө хүүдэн одоо ийм халуун ус ингээд гарлаа гэхэд чинь яадаг вэ гэхээр тэр доторхын нэг онгоолгоод үзсэн чинь бүр ингээд ялцраад бүр ингээд нэг гумпан гингүүтээ хөгжөрсөн байсан. Яагаад тэгэхээр тэр одоо өндөр температурт тэр усаа ингээд байнга ингээд байлгаад тахаар тэр усны тэр нэг доторх ингээд нэг ус байлгаж байгаа нэг төмрөө үнс тийм тэр нь хүртэл ингээд халцарчихсан. Тийм ингээд бүр ингээд харах юм бол усанд ингээд халцарсан төмрнүүд хүртэл яваад байгаа байхгүй. Тэдрийг бид нэр уснараа явах гэхээр суцанд очоод наалтна. За тэгэхээр явах гэхээр жирэмсэн ээжүүд ч юм уу те жоохон хүүхдүүд бол гажиг одоо хүүхд гарах ч юм уу одоо ямар нэгэн тархинд нөөцлөл гарах ч юм уу те иймэрхүү асуудлууд байдаг учраас тэрэн дээр одоо сүүлийн үед маш их анхаарч байгаа. Тийм учраас мөстөө ус, хүүтэн ус, халуун ус гэхгүйгээр хамгийн гол нь минерал нь эрдэс нь амьд зөөлхөн миний одоо ходоодны pH-тэй миний одоо ходоодны орчинтой тохирч гин үү гэдгийг л хамгийн гол нь бид нэр сонгох хэрэгтэй байхгүй. Тэрнээс ш ингээд нөгөө хүүтэн халуун ус гардаг бол хамгийн чухал биш. Тэр усны үнц нь, тэр усны чанарыг харах хэрэгтэй болохоос биш. Тэр усны дизайн болон тэр усны одоо мөнгийг харж одоо сонголт хийх болохгүй байх нь шүү дээ, тийм. За тэгэхээр яагаад ингээ ус зөвшөөрөгч бас давхар ууж болохгүй ийм нөгөө одоо лентээр очоо ус зөвшөөрөгч ууж болохгүй гэхээр ерөнхийдөө бол нүг Yoxam 2 гингүүтэй энэ фильтр нь болохоор чинь усан дахь бохрыг маш сайн шүүхнэ. Давхар усан дахь эрдсийг бас давхар шүүждэг. Тэгэхээр нэг усандаа ямар ч одоо амьд биш өгсөн ус бид нэр хотод руугаа хийж байна. Өгсөн усаар бид нэр эсээ ингээд хоолж байна. Цусаа хоолж байна. Бие хоолж байна гэсэн үг байхгүй. Тийм учраас бид нэр тийм одоо Yoxam 2 гэсэн одоо ийм пангашигтай ийм одоо ус зөвшөөрөгч лентээр одоо тий айл болгонд идэг ус зөвшөөрөгч нэрэд шүү дээ. Ингээд хэдэн сард нэг удаа ирээд цэвэрлээд тий энэ ус зөвшөөрөгчийг ингээд удаан хугацаагаар хэрэглэснээр одоо хор тавдар тусах одоо магадлал одоо маш өндөр гэсэн. Яагаад тэгэхээр усан дахь pH-ийн хэмжээ маш одоо хүчлэг юм уу? Маш их одоо юм хит их шүтлэг ийм одоо бид нэр ходоод гиз одоо энэ дотортой ямар ч тохирохгүй ус байдаг учраас одоо хор тавдар тусах магадлал өндөр байдаг. За энэ бас ялгаагүй одоо солонгосын бүрийн сувижаагүй бар гэсэн одоо нэвтрүүлэг хүртэл гарч ирсэн. За тийм болохоор бид нэр ингээд хамгийн гол нь бол цэвэр эрүүл усыг одоо гэр бүлээрээ уух нь хамгийн чухал юм байна. Тэр чинь одоо жирэмсэн ээжүүдтэй жирэмсэлж байгаа ээжүүдэд бол бүр тэр чинь санал болгох нь юу гэхээр жоох хүүхэдтэй айлуудтэй. Яагаад гэхээр жирэмсэн 10 сарын турш хүүхдэд тэхтэй одоо энэ усан дотор одоо минералтай усан дотор хүүхдэд тэхүү эсвэл өөр одоо ийм Yoxam 2 гэдэг одоо ийм одоо фильтрээр шүүлсэн ийм ус ууж одоо хүүхдэд тэхүү гэдэг маш одоо тийм ялгаа байгаа байхгүй юу. Тийм учраас жирэмсэн одоо тий хөхөөл дээрээс нь хүүхдтэй жирэмсэлж байгаа ээжүүдэд бас бүр илүү их санал болгож байна. За тэгээ гэр бүлээрээ заавал уугаараа гэж хэлмээрээ. За тэгээд ерөнхийдөө ингээ хүмүүс ингээд жоох үнэтэй штэ гэж ингээ бодоод идэг. За яг гэсэн дээ биш. Би ингээд юу яа л да. 5 жилийн турш E-Spray ус зөвшөөрлөгчийг уусан. За фильтрээ солиод ингээд тий жил болгон жилийн удаа солиод. За 5 жилийн турш одоо сенсуг гингүүтэй пластиктай ус авч уусан. За 5 жилийн турш одоо лизингээр одоо сар болгон хэдэн дөрөв вон төлдөг одоо энэ ус зөвшөөрлөгчийг хэрэглэсэн гэж бодъё л да тий. За тэгэнгүүт яаж ийна гэхээр ерөнхийдөө бол E-Spray одоо ус зөвшөөрлөгч маань орчин бүхэл бүтэн өдөржингөө бүр 5.5 тонн уус уух учраас хамаагүй их уусан гэсэн хамаагүй хэдэн ч хүн уусан хамаагүй гэр бүл одоо 7 амбул байна 3 амбул байна хамаагүй 1140 вон одоо ерөнхийдөө бол ордог байна. Маш бага баз нэг одоо уснаас их баз тий. Харин ийм сенсүү уудаг хүн бол ерөнхийдөө бол зүгээр нэгийг уuna гэж бодъё л да. Нэг хамыг уух юм бол 1500. За хэрвээ ингээд жижигнийг уuna гэх юм бол одоо 1000 гэх юм тий. За ерөнхийдөө бол 2 том ус ингээд гэр бүлээр уулаа гэж бодоход чинь 3000 бүр ингээд 2 дахин илүү их мөнгө гарч байгаа байхгүй юу. За 3 нь болохоор чи түрүүний нөгөө нэг лизингийн ус гэсэн шүү дээ. Яагаад нэг фильтрээ солиод нэг хүмүүс ирж солж өгөөд байдаг сар болгодог. За энэ болохоор чинь ерөнхийдөө бол 5 жил уулаа гэхэд чинь 1500-аад мөнгө болдог байна. За тэгэхээр 3 жил юм 5 жилийн дараа тэр ус зөвшөөрлөгч авч явангуудаа дахиад шинээр авчирч өгдөг. Гэхдээ дахиад шинээр одоо гэрээ хийдэг те. Тэгэхээр дахиад өргөнд орно гэсэн. Тэгэхээр E-Spray ус зөвшөөрлөгч маань 1140 воноор ерөнхийдөө бол одоо өдөр тутамдаа гэр бүлээрээ
тэгээ эрүүл минералтай харшаа зөөлгөн одоо энэ усыг уух боломжтой байна. За Espri маань үнэ нь бол ингээд сая 80,000 гоо гэж байгаа. За тэгээд суурлуулалт бол үнэгүй. За тэгээд ингээд суурлуулчлаа гэж бодъё л та тий. За тэгэх юм бол нэг жилд 5 тонн одоо ус уух боломжтой 5 тонн. 5 тонн ус маань ерөнхийдөө нэг 4 ампул 5 ампулаар бодоход ерөнхийдөө жил дотор хангалттай байна. 3 тонноос дээшгээ ерөнхийдөө бол уудаггүй. Тэгэхээр нэлийн их ус үлдэнэ гэсэн үг. Тийм учраас хангалттай ус уух боломжтой гэсэн. Ногоо жимсээ хүртэл багах боломжтой гэсэн. За тэрнээс гадна фильтрээд яг жилд нэг удаа солино. За эхлээд авчих юм бол фильтр дээр ирдэг учраас дараа жилд нь 265,000 гоноор фильтрээ аваад өөрөө солиод иж олно. Хүн заавал солиулах шаардлагагүй. Маш хялбархан, маш агсаархан. За тэгээд ерөнхийдөө бол одоо зээлийн карттай бол тий одоо өөрийн гэсэн зээлийн одоо шинүүн карт гэж ярьдаг тийм карттай бол одоо хуваагаад төлөөд авах боломжтой учраас бас боломжийн. За тэгээд энэ одоо Espri маань зөвхөн ингээ NSF инжингээс гадна одоо WQA гэдэг мигүүхтэй одоо Америкийн одоо байгаль орчныг хамгаалахын төвөөс дээрэс нь болохоор чинь нөгөө анжон гингүүтэй аюулгүй байдлыг хамгаалсан одоо ETL одоо патент тэгээд давхар смарт чип гингүүтэй дээдх нь болохоор чинь ингээ тийм гэрэлтдэг яг юм одоо гар утас шиг одоо ингээ байнга одоо 365 хоногийн турш 24 цагийн турш ерөнхийдөө бол ингээд чек хийж яадаг те одоо ямар нэгэн усанд асуудал үүсэх юм уу фильтр дуусах гад ирэх юм уу те тэрийг бүгднийг шил шиг яг тэр цаг цагт надад хэмжиж өгдөг. За би сард хичнээн одоо тоон усуусан байна. Тэрийг өөрчлөлт мэдэх боломжтой. Гэх зэргийн ерөнхийдөө бол амар ухаалаг юм одоо смарт одоо юм дэлгэцтэй. Тийм учраас айх шаардлагагүй ийм одоо ус зөвшөөрөгч байгаа. За тэгээд энэ ус зөвшөөрөгч маань бас хөөрхийн дизайн хөөрхийн жижигхэн. За ингээ аваад явхад Монгол аваа явхад хүртэл ерөнхийдөө нэг 3 кг гар хангах байдаг учраас сугтаад аваа явчихна. Айлч оронд очоод холбоолаад суурлуулад одоо уух боломжтой ийм одоо ус зөвшөөрөгч байгаа. За ус зөвшөөрөгч маань өөрөө болохоор чинь коконот одоо ингээд юу гэдэг штеп коконот одоо нэг жимс гэдэг чинь тэрний хайсыг бүр ингээд нягтруулчихсан юм нүүрсэн хайсан одоо юм фильтртэй. За тэр фильтр маань болохоор чинь усан дах үнэр танаар эдрийг одоо шүүдэг. За тэнгуүтээ UV гингүүтээ эхо гэрлэр одоо 24 цагийн турш усан дах вирус бактери эдрийг одоо хариуцах гэдэг. Ийм одоо хоёр давхар юм шүүлтүртэй учраас итгээд найдаад ингээ уух боломжтой. За тэгээ усаа болохоор чи яадаг вэ гэхээр карантаа асаагаагүй юу? Шууд карантны уснаас цэвэрлэгдээд ингээд шууд гарч ирдэг. Шууд уудаг юм ямар нэг удцсан ус биш байдаг учраас маш эрүүл амттай. Тэгээд ийм эрдэсэн одоо тий амьд ийм ус байдаг шүү гэж хэлмээрээ. За тэгээд бүгдэнд нь баярлалаа. Тэгээд надаас зөвлөгөө авах хүсэх юм бол надтай холбогдоорой. Дараагийн удаад агаар цэвэршүүлэгчийн талаар та бүхэнд хэлцгээе. Баярлалаа. За ингээд асаахаар ингээд шууд смарт байгаар гэсэн. Ийм гоё.